Сайн бацхан үзэгчдээ төвцөг 7 хоногийн төвийн хөтөлбөр эхлэж байна. Бид төвцөг 7 хоногийн төвийн хөтөлбөрөөр энэ 7 хоногт болж өрнөсөн үйл явдлыг та бүхэнд тоймлон хүргэдэг. Энэ 7 хоногийн онцлог үйл явдлын нэг яа харахгүй нөөцийн махны эргэн тойронд өрнөлөө. Ерөнхий сайдын өнгөрөх амралтын өдөр махны үний хэт өсөлтийн эсрэг яаралтай хариу арга хэмжээ авна гэсэн биелэлээ олж нөөцийн махны нийлүүл тасалсан гол буруутнаар хотын дараах тодорч улмаар огцруулахтай зэрэгцсэн нийслэлийн 6 дүүрэг 85 сүлжээ дэлгүүрээр нөөцийн махны өргөдгсөн худалдааг эхлүүлснээр гал авалцсан сэдэв төр намжив. Хотын даргын хит их улс төрчлөлт иргэдийн аягатай хоол руу хүрэхэд хүрлээ гэсэн ерхий сайдын улс төрийн зармаг мэдээлэл хоногийн хоолны махан толгоогоо гашилган гундуухан суусан масын дэмжлэгийг тэр даруй авч өнөөдөр иргэд идэх хоолны маха 1 кг-ыг нь 13-аас 15 мянган төгрөгөөр өглөө 8 цагаас эхлэн дугаарлан авч байж хаврын уртын ядаргааг тайлан хар хүс арчихтайгаа боллоо. Энэ үн зөвхөн нөөцийн өхөр хоньны махны тухайд илээ. Харин хар зах дэлгүүр худалдааны төв дээр нот махны үн килограмм нь хэдэн төгрөгт хүрч буурсан талаарх мэдээллийг бид эргэн сурвалжлах болно. 80 гаруй сая малтай улсын нийслэлд амьдрах 2 сая хүрэхтэй өгөөтэй хүн зооны хоногийн хоолны мах килограмм нь 40 мянга давсан гашуун түүх энэ хүрээд өндөрлөөсөө хэмээн иргэд олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэр үгээд айсаар байна. Өмнө жил бол ямар байсан? Өмнө жил 8000 тонн байсан. Энэ жил 5000 болгоцсон. Тэгснэ 2500 тонн мах нөөцийн мах одоо гараагүй байна. 8-9 компани гэрээ. Тэр мах хайцсныг би олж илрүүлнэ. Энд нэг өөр юм байна. Нэг иргэн 216 сая төгрөгөөр худалж авсан байна шүү дээ. Нөөцийн махыг. Юу гэсэн үг өдөр ч одоо 9 компани нь 60 тэрбум хүүгийн татаас авчиад ингээд байхгүй. Ингээд ард иргэдийн нууруунд тийм байна. Зохион байгуулалт муу байна. Би энэ дээр тодорхой арга хэмжээ авна. Дэмжлэг үзье. Баярлалаа. Хайртай. Экспорт өсөж байгаа юм алга байна гинэ. 1500 тонн өмнөх оноос илүү экспорт хийцсэн. Бараг адууны махны экспорт үхэр биш. Үхэр баш баг. Гэхдээ миний цаанаас явж байгаа хэд юм бэ? Одоо энэ махыг амархан хэвэнд нь оруулж болно. Гэтэл өнөөдөр маш олон жижиг дунд бизнес хоолны газар дэлгүүрүүд бүгд хаагдчих. Тэрнийг авч байгаа хүмүүс нь тодорхой гадных. Тэгэхээр дараа жил ихэд энэ эмэгтэйчүүд бараг энэ ч зогсохгүй юм. Нөгөө байраа солих гэдэг шүү дээ. Хүн өөрчлөгдөд улс маань үлдэх гэдэг. Тэгэхээр бид нар өөрсдөө жижиг дунд бизнесээ хамгаалмаар эмэгтэй Монгол эмэгтэй хүн хийж чадах ажлыг тэнд нь үлдээх хэрэгтэй. Жижиг дунд бизнес руу гадныхыг оруулмааргүй. Ялангуяа энэ лангууд, дэлгүүр, хоолны газар эднэр ойртуулмааргүй тэр нэг цензур тавьчмаар юм. Хяналтын тогтолцоо байхгүй болсноос ченжийн тогтолцоо гэдэг юусэн байхгүй бол хяналт байхгүй. Хяналтын байхгүй тэр өвчтэй байна уу, биомакар тарьж яана уу, тариа хийж яана уу, хамаа. Марганд байж юм бол энэ рүү хийгээд зарж идэг. Тэрний тогтолцоо бол хяналтын тогтолцоог бол тэр ченжийн тогтолцоог бол тэгээ эднэр чинь бол юусэн дурдураа. Ингээд дурдураараа явсараа яаж яах вэ? Тэр одоо итгүүрийн хитсэн махахан гэх юм байла. Тийм итгүүрний мэдгаач, итгүүрний мэдгаач гэдэг махаа итгүүрийн хитэн цаасан махныхаа хүрх юм байна. Хотоос одоо ингээд аймагудаас ингээд туувар тууж ирээд тэр нарангийн дэжээс намар бол битүү малчд байдаг гэсэн шүү дээ. Энийг дахиж сэргээмээр байна. Одоо нэгэнт хот руу мал оруулах юм чин тэр имэлт эсвэл имэлтэн дээр бүр том зойр байгуулад энэ тууварчдынхаа малчдынхаа тууварчдын хуучин уламжлалаа сэргээмээр байна. Ингүүл бол махны үн хашаа арай л бас нэг өөр байх болов гэж би бодоод байгаа. Нэг босон болоогүй энэ олон захыг боловчвол яад юм бэ? Тийм үстэй. Өнөөдөр одоо би сая мах авахд одоо тэнцэн мянгаар яваад би 2 сарын тэтгэврийн зээлийг аваад сая хэдэн төгрөг дээр би 611 мянгаар би мах аваад бараа уйлах шахаж байна. Би уйлсан бараг. Би монгол хүн, би амьд явах хэрэгтэй. Би өвс идэж уус уухгүй шүү дээ. Тийм үстэй. Яагаад энэ мах ингээд хаанаас үүсч вэ? Энэ их үн хаанаас гараадгүй их үүсвэрийн ололтоо. Заад нөгөө эзний оол гэдэг шиг. Энэ яагаад анх 10 эдэн мянга 8 мянга 9 мянга байсан бах юунаас олоод үүсч вэ? Та нар ямар ч уг үндсийг олоогүй ээжиж юм нэмэгдээд тэр ганцхан манайхалт нэмэгдэхгүй байна гэдээ ингээд солиороо явж байгаа тийм шаардлага байхгүй шүү дээ.
Энд бас нэг үнцэг байгаа нь махны үний хэд өссөн зохиомол хомсдол юм. Цагтаа ерөнхийлөгч асан бүхэнд хайраа түгээж Монгол ялна хэмээн ялгуусан урайтаа явсан ч сэтгэл ханалгүй 2-р улсын хурлын чуулганд сонгогдсон өнөө хэр хуралдаа суудаггүй ирэх 2028 оны сонгуульд өөрийгөө сойхгүй хэмээн энэ 7 хоногт мэдэгдэж иргэдийн нурууг амраагаад байгаа эрхмийн 2 компани нөөцийн махны хариуцсан бэлтгэсэн 9 компани дунд тууж явна гэдэг мэдээлэл олонний нүдийг оройд ирнэ гаргаад байгаа. Ямар их ханаж саддгүй шунал гээч нүвэ П базарван хэмээн мас үгээ барж суугаа харагдана. Нөгөө талд Монгол ялагдлаа гэсэн хүүтэн үгсч нийгмийн сүлжээгээр гал авалцлаа. Улс төр дэх өрсөлдөгчөө намнах харлуулах ажлыг нь бүтэлгүүтүүлэхийн төлөөх бүх үйлдэлийн эцсийн зогсоол иргэдийн халаас ходоод амь амьдрал болцоход байхад харин Манекс юг өчигдөрхөн хамаг байдгаар инеч гэсэн юу ч болоогүй аятай манай 2 компани нөөцийн мах бэлтгэдэг хэсгийг би мэдэхгүй надтай огтхон чамаагүй муул юм болвол энэ учрал миний нэрийг хавчуулдаг бол чимээ мэдээлэл хийгээ зогсож байна. Дайн болвол яах юм? Тумахан илүү чадахгүй шүү дээ. Малын тоод болоо 70-80 сая хүрчээд байна. Халдварт өвчин гарвал яах юм? Газар хөдлүүл яах юм? Ийм нөхцөл байдлууд үүсвэл махаа нийлүүлж чадахгүй байгаа. Энэ засгийн газар төр барьж байгаа хүмүүс яах вэ гэдэг би бодсон. Тэр ярьж байгаа юм уу? Шалгуураар тухайн 2 компани мах нийлүүлж тэр би яаж мэдэх тэрэж. Нөөцөлж байсан уу? Нөөцөлдөг. Социализм үед тийм байсан. Одоо ч гэсэн тийм байна. Зохион байгуулалтын асуудал. Одоо тэгээд нэг буруутан хэрэгтэй болохоор намайг ярьд юм шүү. Өргөтгсөн худалдааны эхний өдөр нийслэлчүүд 14.6 тонн мах худалдан авч махсаага тайллаа. Махны үний хит өсөлтийн нөгөө талд нөөцийн маха хангалттай бүрдүүлээгүй нийлүүлэлтийг тасалдуулсан ядарсан ард түмнээ элэг барьж худалдааг зогсоосон улмаар килограмм тутамд нь 3,000 төгрөг нэмж борлуулсан нийслэлийн засаг дарагт хариуцлах тооц улмаар огцруулах шийдвэрийг Монгол Улсын ерхий сайд гаргаж үүрэг төр орлон гүйцэтгэгчээр нийслэлийн засаг даргын 1-р орлогч Мөнхбатыг томилоод байгаа. Дараагийн хотын дараад нэр дэвшигчийг энэ сарын 25-ны нийслэлийн намын хоорооны хурлаас тодруулахаар болсон томилогдох дарга нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгандаад буюу асуудлуудыг шийдвэрлэж иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч ажилласан хэмээн нийслэлчүүд цахим сүлжээгээр үгээд байсаар байгаа юм. Ирэх 7 хоногт энэ асуудлыг иргэн томилох болно. Энэ 7 хоногийн улс төр эдийн засгийн хамгийн том сэдв нь оюутлогын хэлэлцээр байлаа. 7 сарын турш үргэлжилсэн шахалт хэлэлцээрийн эцэст Монголын тал Риотын тоотой менежментийн төлбөрийг 2 дахин бууруулах эхний том тохиролцоонд хүрсэн нь олон нийтийн анхаарлыг татаж засгийн газрын хувьд улс төрийн чухал оноо авчирсан үйл явдал боллоо. Монгол Улсын ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Риотын тоотой ээлжит хэлэлцээ хийж оюутлогын төслийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулах төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрчээ. Засгийн газрын мэдээлснээр энэхүү өөрчлөлтийн үр дүнд төслийн нийт зардал 2.2 тэрбум ам доллараар буурч Монгол Улсыг хүртэх өгөөж 1.5 тэрбум ам доллараар нэмэгдэх тооцоо гарсан байна. Ерөнхий сайд учрал оюутлогын хэлэлцээрд эхний бодит үр дүн гарлаа хэмээн мэдэгдэж үүнийг Монголын талын хувьд чухал ахиц гэж онцлов. Оюутлогын хэлэлцээрт эхний амжилтаа үр дүнгээ гаргаж чадлаа. Аж үйлдвэр эрдэс соёлын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Риотинто групптэй оюутлогын хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж чадлаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ. Мөн энэ бол Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум доллараар өссөн нэмэгдэх сайн мэдээ. Он жил дамнан яригдсан олон төмөн өсөж хүлээсэн нэхэж шаардаж байсны үр дүн юм а. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн сайн мэдээ. Монголчууд эрх ашиг хамгаалж чаддаг хөрөнгө оруулагч нартай нэг төвшөнд яриа хийж, хэлэлцээр хийж чаддгийн үр дүн юм а. Уг хэлэлцээг аж үйлдвэр эрдэс соёлын сайд амтны махалсан бөгөөд Монголын тал өмнөх хэд хэдэн уулзалтаар хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналуудыг хангалтгүй гэж үзэн буцааж байсан юм. Тэрээр Монголын тал олон улсын жишгт нийцсэн менежментийн бүтэц шаардаж байгаа гэдгийг удаа дараа мэдэгдэж байлаа. Харин өнөө хүртэл оюутлогын төслийн менежментийн төлбөр үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны нийт зардлын 6%-аар тооцогдож ирсэн юм. Төсөл анхны 4 тэрбум ам долларын өртгөөс 20 тэрбум ам доллар давсан хэмжээнд хүрэхийн хэрээр менежментийн төлбөр ч өсөж Монголын хүртэх өгөөжийг улам хойш татсан гэх шүүмжлэл олон жил үргэлжилсэн. Энэ удаагийн тохиролцоогоор зөвхөн төлбөрийг бууруулаа зогсохгүй, нэмэлт үйлчлэгээ нэрээр давхар тооцогдож байсан зарим төлбөрийг бүрэн зогсоосон нь хэлэлцээний хамгийн бодит үр дүн гэж үзэж байна. Гэвч асуудал үгээр дуусахгүй. Монголын талын өмнө оюутлогын хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээлийн асуудал, ногдлол шиг наашлуулсан
болох онцлогийн лицензүүдээр төрийн эрх ашиг зэрэг дараагийн том хэлэлцээнүүд хүлээгдэж байна. Ялангуяа онцлогийн эзэмшиж буй лицензүүдийг үндсэн хууль болон ашигт малгуулын тухай хуультай нийцүүлэх асуудал дараагийн шатны хамгийн хүнд хэлэлцээ болох төлөвтэй байгаа юм. Эцэст нь хэлэхэд энэ удаагийн тохиролцоо нь оюутлогын олон жилийн маргаантай асуудлыг бүрэн шийдсэн хэрэг биш ч Монголын тал анх удаа хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрт бодит буулт авч чадсан эхний тохиолдлуудын нэг болж байна. Гэхдээ дэлхийн хэмжээний уул уурхайн корпорацтай хийж буй ийм хэлэлцээ зөвхөн улс төрийн мэдээлэл, популизмаар үргэлжлэх боломжгүй. Харин тооцоо, эрх зүй, стратегийн нарийн тоглол шаарддаг урт шатрын өрг гэдгийг энэ 7 өдрийн үйл явдал дахин санууллаа. Мөн энэ 7 өдрийн улс төр эдийн засгийн хамгийн анхаарал татсан үйл явдлууд засгийн газрын ширээн дээр төвлөрлөө. Нэг талд олон жил маш нууц ангилалд хадгалагдсан богдхан төмөр замын шийдвэрүүдийг ил болгож, нөгөө талд гэр бүл, халамж, эрчим хүч, аж үйлдвэрийн бодлогоо зэрэг хөдөлгсөн нь өмнөх засгийн газруудын өндөр зарлагтай төвлөрсөн бодлогоос ялгарах шинэ өнгө төрхийг ерөнхий сайд учрлын танхим бүрэлдүүлэх орлого хийж эхэлснийг улс төрийн хүрээнд илтгэж байна. Гэвч эдгээр шийдвэрүүд бодит реформ болж хэрэгжих үү? Эсвэл зөвхөн улс төрийн шинэ имиж бүрдүүлэх ээлжит кампанит ажил хэвээр үлдэх үү гэдэг асуулт хэвээр үлдэж байна. 2026 оны 5 дугаар сарын сүүлийн 7 хоног засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд улс төр эдийн засгийн хүрээнд нэлээд өргөн хүрээний анхаарал татлаа. Эрчим хүч, халамж, гэр бүлийн бодлого, төрийн нууцад хамаарч байсан төмөр замын асуудал, аж үйлдвэрийн шин төслүүд зэрэг олон асуудлыг зэрэг хөдөлгөсөн шинэ засгийн газар улс төрийн болон эдийн засгийн шинэ мессеж өгөхийг оролдож буйг илтгэлээ. 2026 оны 5 дугаар сарын сүүлийн 7 хоног засгийн газрын ширээн дээр улс төр эдийн засгийн хэд хэдэн анхаарал татсан асуудлууд төвлөрсөн юм. Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан нь богдхон төмөр замын төсөлтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын зөвлөмж засгийн газрын маш нууц тогтоол хуралдааны тэмдэглэлүүдийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэр байлаа. Засгийн газрын хэрэглэх газрын дарга инх хоёрын мэдээлснээр Bod International компанитай байгуулсан Offtake гэрээ болон холбогдох шийдвэрүүд олон жилийн турш нууцын зэрэглэлд байсан юм. Энэ нь хаалттай төрийн шийдвэрүүдийг ил болгох эхлэл үү гэсэн улс төрийн хүлээлтийг үүсгээд байна. Гэхдээ зөвхөн нуусаас гаргах нь хангалтгүй. Тухайн төслийн үр дагавар, гэрээний нөхцөл, төрд учирсан ашиг алдагдлыг бодитоор дүгнэх шаардлага мөн зэрэгцэн гарч ирж байна. МН 04 тоот маш нууцын зэрэгэлд байсан Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа. Энэ зөвлөмж бол богдхан төмөр замын төсөл дээр Bod International компанитай шууд төрийн нууц давах байдлаар шууд гэрээ байгуулж нүүрсний Offtake гэрээ хийсэн. Ийм үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон энэтэй холбоотой 2021 оны 7 сарын 7-ны өдөр болон 2021 оны 11 сард гарсан засгийн газрын маш нууцын зэрэгэлтэй байсан хоёр засгийн газрын тогтоолын төслийг улсын нууцаас гаргалаа. Одоо энийг та бүхэнд олон нийт нээлттэй болгоно. Нөгөө талд засгийн газар байдаргийн усан цахилгаан станц төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдвэр гаргав. Эрчим хүчний импортын хараат байдал нэмэгдсэн энэ үед 30 мегаваттын хүчин чадалтай уг төсөл нь дотоодын эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн энэ 7 хоногт гэр бүлийг дэмжих тухай болон нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн төслүүдийг улсын их хурлд өргөн барихаар болсон юм. Засгийн газар төрөлд буурч гэр бүл салалт өссөнтэй холбоотойгоор хүн амын бодлогоо шинжлэх шаардлагатай гэж үзэж байна. Хүүхдийн мөнгө, цалинтай ээж, алдарт эхийн урамшууллыг халамжаас тусгаарлаж хүн амын өслийг дэмжих бодлогын хүрээнд авч үзэхээр тусгажээ. Гэвч төсвийн алдагдал өсөж инфляц өндөр хэвээр байгаа энэ үед шинэ халамж дэмжлэгийн бодлого бодит эдийн засгийн боломжтой хэр нийцэх вэ гэдэг асуулт мөн дагалдж байна. Яг энэ Монголын төр яг энэ гэр бүл рүүгээ чиглэсэн юу юм? 990 гаруй мянган гэр бүл байна. За сүүлийн үед төрөлд буурч байна. Жилдээ 80 орчим мянган хүүхэд төрдөг байсан бол одоо 50 мянга руу ороод ирсэн. 58 мянга боллоо. За хууль зүйн яамнаас өргөн барьсан хуулийг та бүхэн мэдж байгаа. Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн одоо маргааны гишүүгэд хянан шийдвэрлэх тухай хуулийг барьсан. За нэг хууль байсны салгаа за үндсэндээ зөрчлийн шин чанартай зохицуултуудаа саяны гэр бүлийн тухай хууль буюу хууль зүйн яамны өргөн барьсан хуулбараар авъя. За яг гэр бүл хөтөлбөр нийгэм хамгааллын яамнаас барьж байгаа хууль маань илүүтэй одоо гэр бүлээ дэмжсэн бодлогуудаа бидэнд оруулж өгье гэсэн юм шийдвэр гарсан. Түүнчлэн аж үйлдвэр эрдэс соёлын сайд Амтны юм Сүхбаатар аймагт хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийн бэлтгэл ихснийг зарлаж томоохон хөрөнгө оруулагчтай хэлцээ үргэлжиж буйг мэдгдлээ. Энэ нь уул уурхайгаас боловсруулах үйлдвэрлэлөө шилжих тухай олон жилийн яриаг дахин сэргээсэн ч бодит хэрэгжилтэн цаг хугацааны шалгуур давах ёстой хэвээр байна. Ерөнхий сайд учрлын хувьд энэ 7 хоногт ардсан намтай хамтарсан засгийн газар байгуулах тухай мэдээллийг өгөөсгөж засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн улс төрийн хүрээнд бас нэгэн мессеж болов. Сүүлийн саруудад Монгол Ардын нам доторх фракцийн зөрчил, том төсвүүдийн ашиг сонирхлын тэмцэл,
сайд нарын хоорондын үйл ойлголцол ил болж эхэлсэн үед тогтвортой засгийн газар гэх мессеж нь үнэндээ улс төрийн дотоод тогтвортой байдлаа хамгаалах орлого гэж харагдаж байна. Эцэст нь хэлэхэд энэ 7 хоногийн засгийн газрын шийдвэрүүдээс харахад шин танхим ил тод байдал, үйлдвэрлэл, хүн амын бодлого, халамжийн шинжилэл гэсэн гол мессежүүдийг зэрэг гаргаж эхэллээ. Гэвч Монголын улс төрт реформын тухай хамгийн их ярьдагч, хамгийн бага хэрэгждэг жишг олон байсан. Тиймээс эдгээр шийдвэр бодит өөрчлөлтийн эхлэл үү? Эсвэл шин засгийн газрын эхний PR давалгаа юу гэдэг асуултын хариу эх саруудад тодорхой болох нь гарцаагүй. Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд сэдвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Монгол Улсын нийгмийн эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлтийг танилцууллаа. Хаан ордны хаавар 2026 тусгай хөтөлбөрийн нээлт Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд болов. Инфлюенсерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг улсын хурлын цахим хуудсанд байршуулж олон нийтээс санал авч эхэллээ. Монгол улсын уулчин нэргүй дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн оргилд гарлаа. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатрыг үүрэгт ажилласан чөлөөлж нийслэлийн засаг дарга 1-р орлогч Мөнхбатыг төр орлон гүйцэтгэгчээр томиллоо. 2026 оны 2-р улирлын төрийн албаны ерхий шалгалт орон даяар явагдав. Он гарсаар 42833 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас 173 хүний амь хойхорч 772 хүн гэмтсэн байна. Улс нурын орчимд зорчих хөдөлгөөнийг хязгаарсан хориотой бүс тогтоолоо. Өмнөг аймгийн 3 тис сумын нутагт орших Хүрэн хааны нуруунд хууль бус уул уурхайн олборлолт хийж буй талаар сумын малчид эсэргүүцэн мэдээллээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл үйлдвэрчний эвлэлийн байр суурь хилцүүлэг боллоо. Олимпийн таеквондогийн Аз ТV-ийн аврах шалгаруул 27 дугаар тэмцээн Монгол Улсын ерөнхийлөгчийн Вэлдор зохион байгуулагдаж байна. Говьсүмбэр аймгийн Чойр хотоос Дорногов аймгийн замын Үүд бомбд хүртэлх 435.6 км урт хүн даацын тусгай зориултын автозамын төслийн нээлт болов. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт нөөцийн махны өргөтгсөн худалдааг зохион байгуулж 85 цэгээр худалдаалж эхэллээ. Гар хөлний амны өвчний халдвар энэ оны эхний 4 сард өмнөх жилийн өмнө үеэс 5 дахин өсөж 2132 тохиолдолд бүртгэгджээ. Оюу толгой менежментийн төлбөрийг 2 дахин бууруулав. Жолооны үнэмлэхгүй сурагчдын 262 цахилгаан мод циклийг журмалжээ. Монгол Улсын төрөлтийн шинжилгээ судалгаа сэдвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав. Орон сууц захиалан залилуулсан иргэдийн асуудлыг хэлэлцлээ. Дархуул аймгийн 17 наснуудын дунд хоол боловсруулах эрхтний эмгээг зохиолж байна. Бүгд найрамд Хятад ард улсаа зохион байгуулсан өсвөр үеийн олон улсын жүдо бүхийн тэмцээнд Сүхбаатар аймгийн 11-р ангийн сурагч Хосбаяр алтан медаль хүртжээ. Нас барсан иргэний хувьцааг 6 дугаар сарын 1-ний өдрөөс өвлүүлж эхэлнэ. Цас орсны улмаас Улаангом дид станцаас өмнө говь АБ шугамд мүсжилт үүсэж гэмтэл гарлаа. Улаанбаатар марафон 2026 арга хэмжээний зохион байгуулалт болон бусад асуудлаар мэдээлэл хийв. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төр хувийн хвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлж буй Байдргийн усан цахилгаан станц төслийг хэлэлцэв. Бизнесийн эрхчлүүлээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын хилийн зурагт газар ашиглуулах концессийн гэрээний хэрэгжилтийг хангах төслийг хэлэлцэв. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хөнгөн цагааны айж үйлдвэрийн парк байгуулах төслийг хэлэлцэв. Гангийн үйлдвэрлэлийн цогцлбор байгуулах төслийг хэлэлцэв. Стратегийн болон үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртэх тухай асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан намын ерхий нарийн бичгийн дарга Баяр цогт цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлээс төрийн мөнгө үйлхгүй Эрдэнэс Монгол сэдвээр мэдээлэл хийв. Их хурд ажилчдын эрхийг хамгаалах үйлдвэрчний эвлийн холбооноос мэдээлэл хийлээ. Эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд жолоодох эрхээ хасуулсан үедээс октогоор тээврийн эрсэл жолоодсон нийт 1068 гэмт хэргийг бүртгэгдсэн байна. Элчин сайд оюун дээр Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийд итгэмжлэгч ухах бичгээ өргөн барьлаа. Авилгатай тэмцэх газар нийслэлийн мега төслүүдийг шалгаж байна. Та бүхэн төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.